Би чамайг олох гэж нилээд хөөцөлдсөн. Тэгээд танай тэр стратегийн академи тэр одоо надад их хэрэгтэй юм. Ер нь бол би өөрөө бас улс төрийн талаар нэлээд үздэг, тий, судалдаг. Тэгэд явж яхад өөрийн чинь уцаагаараа хийж олоо тэгээд урьж авцраад байж байгаа би их баяртай байна. Тэгээд би нэг юм л яриага нэг юмнаас эхлэе гэж бодож байна л да. Энэ цахим популизм буюу сонгуул дэх сошиал сүлжээний нөлөө. Энэ таны ном. Хэдэн хүн оролцсон? Ном бичгэд үү эсвэл энэ ном дурд тий. Тэгээ энэ яг бүхэлдээ ерөнхийдөө одоо миний нөгөө энэ 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулиас хойших судалгааны ажлууд байгаа. Зарим нэг судалгаанаар бол нөгөө багийн бас судалгааны ажлууд байгаа. Тухайлбал одоо нөгөө улсын хурлын одоо төрийн байгуулалтын байнгын орны захиалгаар намын одоо санхүүжлийг боловсруулах гэдэг. Тэрнээс бус нь бол үндсэндээ яг одоо миний тухайлан хийсэн судалгаануудын үр дүн байгаа. Энэ ном надад бэлгэж болох уу? За энэ танд бэлгэлээ ерөөхдөө энэ ном маань одоо яг одоо ганц хоёрхан үлдсэн байгаа юм. Аюу хэрэлттэй тий. Гэхдээ бэлгэлнэ үстэй. Танд бэлгэлээ тий. За баярлалаа. Маш чухал ном юм аа. Тэгэд одоо энэ цахим популизм тэгэд сонгуул дэх сошиал сүлжээний нөлөө гэж өнөөдөр биднээс ерөөсө сошиалаар амьдарч штэ. Энэ интернетийн орчинд. Тэрийг мань бүр одоо энэ коронавирус гэдэг гайтай өвчин бүр одоо тэр зам руу түлхчлээ. Гэхдээ бид энэ замаар орох ёстой байсан. Тийм үү? Маш хурдан орж авсан. Монголчууд ер нь хувирт одоо нэг дасан загсах чадвар их өндөр юм байна, тийм үү? Тийм байна. Тэгэхээр энэ одоо нөгөө 3.3 сая хүн гэдэг бол хэрвээ зөв залаа явах юм бол асар урдан манирлах. За ялангуяа одоо бид нар нөгөө цахим засаглах юм уу? Гэсэн Монгол одоо төрийг ухаалгаар авчих тэр нөөц одоо үндсэн потенциал бол Монголын ард түмэн өөр шүү дээ. Сүүхэн ард түмнийг бол ухаалаг засаг бол ингээл дорн өдөртэй явнаа. Энэ одоо цахим популизм ном болохоор яг одоо энэ сонгуулийн одоо энэ жилүүдэд гэх юм уу ер нь дэлхийн улс орнуудад энэ сошиал сүлжээ яаж ашиглаад байна? Улс төрчид яаж сонгуульд ялаад байна? Тэр хуучны одоо нөгөө гудамжин жагсаж идэг. Одоо нөгөө ард түмний одоо хэрэгцээгээр нь тоглож идэг нөгөө популистууд бол өнөөдөр энэ цахим орон зайд ороод ирсэн. Тэгээ энэ ном бол яг одоо энэ 16 оноос эхлээд Америкийн сонгуулиас хойш одоо сонгуулиудад яаж популист улс төрчид тоглолт хийж гарч ирсэн. Ер нь нийгмийн сүлжээ чинь ямар их одоо потенциал гэх юм уу ямар их одоо нөлөө бүхий болох тухайн судалгааны одоо юмнууд маань гарсан байгаа. Тийм байна. Би энийг тэг гарчиг минь хараад өөр одоо их олзуулах чинь. Энэ ерөөсөө 3 сая гаруй хүн маань бүгд л үзэхэл, уншихэл, судлах хэрэгтэй ийм ном юм байна. Тэрнээс гадна би танаас энэ 3 сая хүнтэй байна гэдэг давуу тал болох нэ. За одоо хөгжлийн хувьд за хүн ам зүйд эдийн засгийн гэж нэлээд олон үзүүлэлтээр үзнэ. Зөв хэрвээ яг эдийн засаг улс орны хөгжлийн гол одоо үзүүлэлт муу юм болвол ажлын хүчин маань бол дутагдaltaй гэж үзнэ. За гэтэл тий сүүлийн үед одоо энэ 21-р зуунд бол энэ улс орны хөгжлийг зөвхөн нөгөө эдийн засгийн өсөлтөөр хэмжихгүй болцсон. За хуучин бол яг одоо нэг хүн ногдох дотоодын бүтээгдэхүүн хэмжээ хэдий. За манайх нэг одоо 10,000 одоо шүрэх гэж байна уу юу? Тэгвэл Швейцар, Герман одоо 40,000 тавцсан гэ. Гэтэл одоо бол энэ эдийн засгийн одоо ерөнхий өсөлтөөр хэмжээ байцсан. Яг тухайн улс орны иргэдийн ч одоо амжиргааны түвш ямар байгаа юм. Иргэд нь одоо авах ёстой нийгмийн үйлчилгээгээ авч чаддсан уугүй юу? За тэгээд ер нь энэ улс орон хөгжчөд одоо тодорхой одоо нийгмийн бүлгүүд эмэгтэйчүүд гэдэг юм уу ахмадууд за эсвэл одоо хөрлийн бэрхшээлт иргэд маань бүтээн хэмжээ ер нь улс орд өгч чаддсан юм уу? Эсвэл тэдрийг ч одоо нөгөө хуучны өнцгөөс буюу одоо нөгөө эмзэг бүлэг гэж хардсан юм уу юу? Хэрвээ тийм одоо өнцгөр хараад байгаа бол энэ улс орн чинь одоо хөгжлийн асар том потенциалаа алднаа. Тийм учраас 3.3 сая хүн гэдэг бол давуу тал юм. За тэгээд одоо бид нар бол ахар одоо богино хугацаанд зохион байгуулалт орох чадвартай байна. Сая таны хэлээд одоо энэ коронавирусын үеэр
монголчуудын одоо энэ хариуцлагатай байдал за төр засгийнхаа одоо шийдвэрт сэтгэл зүрхээрээ гэх юм одоо иргэн бүр одоо хувь нэмрээ оруулж байна. За бид нар бол энэ асар том одоо хоёр хөршийн дунд гэдгээрээ ер нь монголчуудын амьдрах чадвар сайн. За тэр утгаараа энэ хөрвөх одоо тасан зохицох аливаа одоо шинэ орчинд юм чадвар асар сайн. Шийдвэр гаргасан. Жишээлбэл 90 онд гаргасан шийдвэр нь бол одоо маш ундаг шийдвэр гаргасан шүү дээ ард түмэн. Тий. Тэрнээсээс 30 жил өнгөрцөн байна тийм ээ. Тэгэхээр шинэ тооллын 100 гэдэг үе нэвтрүүлэг хийж байгаа. Энэ нэвтрүүлгэнд өөрөө чинь ирж явж олж ирж одоо уулзж байгаа дахин баярлснаа илэрхийлье. Түүнээс гадна сая өөрийн чинь богино яриан дотор 3 сая хүн гэдэг маань хэрвээ мэдлэгжиж оюун ухаанаа хөгжүүлж тэгээд тэр дэлхийн ноён оргилуутай өрсөлдөж чадах юм бол оюун ухааны хувьд бид бол 3 сая идэхгүй 300 сая тийм ээ? Тий. Бүр тийм хэмжээний бүтээмжийг гаргаж чадах нь шүү дээ. Одоо 20 трактор ажилуулахад бид хиймэл оюун ухаан тэр одоо сүлжээгээр жолоочгүй явуулж болж байна. Тийм байгаа биз? Тэгэхээр нөгөө ажиллах хүч хэмжээ ингэж маш их нөөц болцоо байгаа юм байна. Тэгэхээр их давуу тал мөн үү? Мөн тий. Үндсэндээ бол одоо нөгөө хүний олноор зодож гэх юм уу? Хүний тоо олон байхын ирээр хөгжлийн давуу тал гэж ярьдаг онол маань одоо энэ шинэ технологийн ирэн үед хэмэл оюухан ирэн үед бол байхгүй болсон. За хоёрдоорт нь Монгол улсын хувьд нэг давуу тал байна. За бид нар бол хоцорч хөгжиж байгаа улсаа. Одоо энэ дэлхийн одоо тэргүүлэх гүрнүүд Америк, за Герман, Япон эднэрийг чинь бид нар туусан замынх нь араас явж байна. А тийм учраас бид нар одоо эдгээр улсын алдсан алдааг нь тойрох буюу биднэрт бол зам товчлох юм сайхан боломж байна. Тийм учраас бид нар энэ олон улсын туршлага, бус орны хөгжлийн одоо нууц байсан. Энийг судлаад за манайд одоо нутагших боломжтойг нь хэрлээд явах ёстой. Ингэжээж бид нар одоо тэдгээр улсын 100 жилийнх нь олтыг бид нар бол 20 жилдээ авах боломжтой. Тий. Яасан сайхан ийм үг сонсох. Тэгээд ирж яваа цагийн хүн гадаа хаалга тогшоод орж ирэнгүүтээ бид цөөхүүлээ бишээ. Бид тэр оюухнаа хөгжүүлэх юм бол өстой хэдэн саяула хэдэн одоо түмээрээ тийм ээ маш олон хүн байгаа гэж хэлж чадж байгаа зүг баяртай байна л да. За хоёулаа одоо ингэ. Би нэг 100 хүний эрэлд яваад байгаа. Төрүүлсэн. Ингээд 100 хүний эрлээ цааш нь үргэлжлүүлнэ. Өөрийн чинь сайхан танилцуулъя гэж бодож байна. Биднээс энэ монголчууд танилцахтаа нэг жоохон дотоод олимынхан танилцдаг. Өөрийн чинь бүтэн овг нэр хиний юм блэ? За би Цэрэн жамцаа огтоо мөнх цэцэг. Цэрэн жамцын мөнх цэцэг. Улаанбаатарын угал. За. Тэгээд аав ээжсээ гуруулаа. Тэгээ одоо өөрийн одоо зохиосон гэр бүл маань одоо би 3 хүүхэдтэй. Амбал тавуулаа. За манай одоо нөхөртэй чи их сургуулийн 1 ангийн хүүхдүүд. Тэгээ 1 ангийн одоо хүүхдүүд ажаа гэр бүл болоод ийм одоо хүн байна. За баярлалаа. Тэгэхээр одоо баримттай танилцнаа. Хоёулаа чиний сошиал сүлжээнд байгаа хаягаар чиний ертөнц рүү оръё. Яагаад ингэж байгаа юм гэхээр бид нар чинь одоо хүмүүнтэй танилцахдаа нэг жоохон буруу танилцчихдаг. Хүнтэй танилцах гээд нэг юм жижигхэн одоо нүүдэлчин хүнд одоо нэг юм хэвсхэн тийм ээ. Тэгээд нэг одоо аяг шанаг данх тий зурагтай шанаг төрөгж байгаа шүү дээ. Тэгж танилцчихаар нөгөө хүн маань өрөнд орчдөг. Өрөнд орцсон хүн яах вэ? Өөртөө буруу харж үйлээл зөв харж инээгээл хамгийн үнэтэй юм а дараа нь дайлчих. Хамгийн үнэтэй юм а. Тэгэхээр энэ нэг хоёрын хооронд ингэж танилцахгүй хоёулаа шууд тийм ээ. Одоо шинэ нөхцөл байдал шал өөр болсон шүү дээ. Одоо хөдөө алс бууд газар нэг хөгшин зүгээр л юугаа үзэл фэйс үзэл тэгэл бүх мэдээлэл авчиж шээ. Тийм ээ. Дата худалдаж авдаг болсон байна. Хөөс юу авдаг байл шүү дээ нөгөө нэгж картаар авдаг. Тэгсэн одоо дата байхад бүх юм байж болж байна. Одоо нэг 70% нь фэйсбુક үзэж мэдээлэл авч байгаа.
Залуу юу манай хүн амын уу? Хүн амын тий. За. Тэгээд яг ингээд харах нь хоттой бол илүү хэрэглээтэй. Зарим аймаг ялангуяа энэ Төвийн аймаг, Дорнод тийшээ зүүн бус Говийн аймагуд бол илүү хэрэгжилж байгаа. Баруун тишгээ хэрэглээ арай багасаа явчихна. Энэ өөрөө энэ ер нь анх яаж энэ интернетэд танилцсан юм? За наа чи их одоо гоё асуулт. Яагаад гэвэл би одоо их сургуулийн улс төр судлалын анги төгсөөд өнөөдөр сонины одоо улс төр гадаад мэдээний албаны таймч орчуулагчаар анх одоо ажлын гараа эхлээд 3 жил ажилласан. За тэр маань одоо 1997 он. За тэгэд 97 оны одоо намар яг одоо намайг аль дураа удаагүй байхад одоо Монголын өдөр тутмын хоёрхан сонин байлаа шүү дээ. Өнөөдөр сонин ард ирэх. Энэ хоёр дээр одоо нөгөө Дайн улсын Данидагийн тав сайн мэдж байна тий. Данидагийн төслөөр одоо өдөр тутмын сонингуудыг интернет холбоно гэдэг. Тэгээд нэг хоёр одоо гадаад багш ирж биднэрт интернет холбоо Datacom бол анх Монголд нэвтрүүлсэн шүү дээ. Инх хот гань тий. Тэгээд одоо 97 оноос эхлээд одоо Монголын өдөр тутмын сонин анх удаага одоо энэ барууны ертөнцийн мэдээллийг газар дээр нь одоо орчуулж авах боломжтой болсон. Тэрнээс өмнө яаж ийсэн хэрэг бид нөгөө РИА Новости эсвэл одоо Синхуа агентлагийн мэдээ тавьдаг. Ерөнхийдөө одоо Орос их сурвалжтай тогтмол хэв сэтгүүлээс бид нар одоо орчуулга хийдэг байсан. Тэгээд анх удаага энэ барууны BBC, CNN гэдэг. За тэгээд нөгөө Deutsche Welle Германы эднэрийн мэдээг анх орчуулдаг болсон. За тэгж оронгуудаа тэгээд энэ Facebook интернет бас л за тийм. Тэгээд одоо ингээ 97 онд ингээ манай сонин гэдэг юм. Ер нь одоо Монголын одоо яг тэр үе чинь анхны хэрэглээ 97. За төрийн балууд бол 96 оноос орсон байгаа юм. За ингээд яваад одоо тухайн үед бол анх ч одоо яг хотмейл гээд гол одоо ажлаа амжилтдаг юм нэлээ. За тэгээ явж ийл одоо Twitter орж ирсэн. За Facebook орж ирсэн. Энэс бас өмнө одоо блог гэж байсан юм аа. За бид нар бол одоо нөгөө интернет ихний одоо хэрэглэгч нь олон улсын мэдээ таймчд гэдгээрээ блог хөтэлдэг. Блог дээр одоо улс төрийн одоо гол юм орчуулан тавьдаг. Ийм явж байсан. Тэр яг би бол жишээлбэл одоо 2008 онд улс төрийн одоо коммуникац гэсэн блог нэржсэн. Тэр блог маань одоо ингээд зарим нь байна. За тэгээд ийм учраас ерөөс интернетийн одоо хамгийн ихний үе одоо хэрэглэгч бол яг бид нар бол мөн байгаа. Тэгвэл чи одоо их баярлж байгаа юм байна шүү дээ. Одоо энэ хүмүүс энэ интернет хэрэглээд энэ мэдээллүүдийг шууд утсан дээр авдаг тийм ээ? Тий. Тэгээд Twitter 40% гинэ. Twitter хэрэглээ бол ерөөхдөө одоо нэг 15% тагаа. 15%. Facebook бол 78 гаруй явцсан. 78 гаруй явцсан. Телевиз бол үндсэндээ яг юм өршөлтөн байгаа юм. Одоо бол нэг 80% та 85% байна. За. Телевиз үзэгчид уг нь бол нэг 98 та буюу хамгийн олон байлаа. Гэтэл одоо нөгөө Facebook хэрэглэгчдийн тоо нэмэгдгийн хэрээр телевиз үзэгчдийн тоо харьцангуй буурж байна. Тэгвэл гол нэг хідэн телевиз гэдэг юм одоо гол нэвтрүүлгүүд дээр бол тогтмол үзэгчтэй. Бусад орон зайг бол үндсэндээ нийгмийн сүлжээ авчлаа тийм ээ. Өдөр тутмын сонин. Тэгэхээр хүний сонголтонд их өөрөөр нөлөөлж эхэлнэ гэсэн үг шүү дээ. Жишээлбэл би худалдаа хийхдээ интернетээр хийн. Тийм. Би дэлгүүр хийх хэрэггүй. Цаг хэмнэн аюух давуу талтай. Тий. Одоо биднээс сүүлийн үед энэ коронавиг гомдтол нь гадагшаага гарахгүй интернет хэрэглээд бүх хэрэглээ юм хангаад байна шүү дээ. За зүйтэй. За тэгвэл таны Facebook руу танд ч одоо бүх юм байгаа үст. Тэгэхээр гадаадд найзуудтай гэдэг юм олон улсын арга хэмжээндээр одоо Мөки гэдгээр Мөки Монголиа гэж бас Азийн одоо манай. За тэгэхээр хоёулаа нэг юм тохирно. Одоо энэ монголчууд маань явж орно. Энэ цагаас эхлээд баг одоо битэрийг ингээд үзүүлж яхад л энэ хэдэ орж эхэлнэ. Өөрийн чинь Facebook руу тэгэхээр энэ нуухах юм байхгүй нэгдүгээрт тийм ээ. За ингээд орлоо. За орсон чинь энэ чинь юу цахим энэ чинь ном байна тийм. Энэ нөгөө тийм номын маань одоо нээлтийн юуны нээлтийн баярын зураг байгаа. Тийм 18 онд одоо гаргасан. Жишээ нь нэлээд хэдэн ном байсан баха. Тийм ер нь бол тийм 10-аад тавьчих энэ байна тийм ээ. Тийм. Яг дагнасан энэ бол миний хэрэгжилж байсан ном. Уншдаг, уншсан тийм. За.
Энэ болохоор тий. Миний одоо диссертацийн ажил буюу би энэ одоо 2006 2007 онд одоо Германд докторийн одоо судалгаа ажил хийгээд докторантур сураад 2008 оны одоо Монгол Улсын их хурлын сонгуульд судалгаа хийж 2009 онд хамгаалсан. Тэгэхээр одоо дэлхийн сонгуулийн үйл явц. Энэ За энэ болохоор одоо манай энэ улс төр судлал хуулийн одоо эрдэмтэд энэ Монголын арчлалын сүүлийн 30 жилийн энэ одоо үйл явцыг салбар бүрээс нь үнэрт дүгнээд одоо яг энэ үйл өнгөрсөн үйл гаргасан ном байгаа. Монгол дахь арчлалын хөгжил бэхжилд асуудал сорилт 90-91 он хүртэл тийм ээ. Үндсэндээ арчлалын үйл явцыг бүхэлдэн дүгнсэн юм одоо 90-19 он хүртэл. Тий. 29 жилийн. 29 жилийн тийм миний амьдралын 2 дугаар хагас. Миний амьдрал 30 жил социализмд өнгөрсөн. Тэгээ 30 жил нь 30 жил нь би одоо капиталист нийгэмд явж байна. Тэгсэн сүүлийн үе залуучуудтай уулзаад байсан чинь ер нь минималист нийгэм рүү орох хэрэгтэй шүү гэх маягийн байгаа. Тэгээ би тэр Конрад Аденауэрийн сангаас илгэсэн байх тийм ээ. Тий. Дандаа одоо миний үе. За энэ бол өөрийн чинь ном тийм ээ. За ингээд ийм нэг номын одоо зохиолч. За сая танилцчих хооронд сони юм гарч ирсэн. Ер нь бол хүн бие боловсруулад гэрээ сайхан төвхнүүлээд юунаас санаа зовхгүй амьдрахаар болоод тэгээд улс орноо гэх сэтгэлээр ирээдүгөө үр хүүхдээ гэх сэтгэлээр цаашаа одоо улсаа засдаг. Төрөө засдаг. Тэгэхээр өөрөө хэдгүү сургууль хаана төгссөн байх нь вэ? За тэгэхээр би одоо нийслэлийн Улаанбаатар хотын 2 дугаар сургууль. 2 дугаар сургууль. 11 дугаар оролтын энэ сургуулийг төгссөн. За тэгээд 1993 онд төгсөөд тэр жилд Монгол Улсын их сургуулийн улс төр судлалын анги гэж анхны одоо улс төр судлалын анги нэгтгэд одоо орж сурсан. Эхний одоо улс төр судлалын бол анхны мэргэжилтэй. Тийм бай. Тэгээд анх удаа авч ирсэн юм уу тэр ангийг? Тий, энэ ч одоо хуучин нөгөө Шивко буюу одоо Шинэхан коммунизмын ол гэдэг маань одоо нөгөө системтэй цугнуураад тэгээ яг улс төрийн судалтайг одоо шинэ мэргэжилтэн байхгүй. Тэгээ яг барууны энэ одоо стандарт школоор анхны улс төр судлалын анги гэдэг маань яг энэ 93 он нэгдээ. Тийм байна. Тэгээ бид нар одоо эхний үеийн төгсөгчүүд байгаа. 90 он өнгөрөөл 3 жилийн дараа. 3 жилийн дараа тий. Хийж ирсэн юм байна. За тэгээ бас тухайн үед ч одоо нөгөө Монгол хэлний ном багш нар маань одоо бүгд үндсэндээ философийн болоо одоо бусад багш нар байгаа. Цөө хэдэн багш яг тухайд Оросд хамгаалж ирсэн бас манай одоо Юнднор доктор гэдэг манай анхны докторууд бол байгаа. Хамгийн сонирхолтой юм хэцүү нь монгол хэл дээр ном байхгүй. Тий, яг тийм. Нөгөө шинэ мэргэжилтэй. За тэнгууд бид нар одоо бүх номоо орос төр уншина. За тэгээ орос хэл дээр уншдаг хүүхдүүд их зөөхөн. Нөгөө орос дээр уншдаг хүүхдүүд нь бусад ангийнхандаа номоо ярьж өгнө. За тэгээ байж л одоо 97 он төгсөхдөө дипломын ажил бичнэ. Би бол нөгөө сонгуулиар буюу одоо тухайн үед 97 оны ерөнхийлөгчийн сонгуул болсон. За төдөөгөө очир утгаа энтрийн чи үед одоо өрсөлдөөн болсон. Тэгээд би яг нөгөө Америкийн сонгуулийн одоо ерөнхийлөгчийн сонгуулийг судлаад манайхтай харьцуулаад судалж ирсэн. За тэгэнгүүт одоо англи дээр ном. Манай их сурвалж ном байхгүй. Тэгээд нөгөө тухайн үед удирдлага ихтэй ингэж одоо манай дорд сүрэн багшаасаа хэд одоо англи ном аавна. Тэгэж анх удаага англи дээр ном уншаад тэгээд анхны одоо сонгуулийн нийтлэл бол тэр жилдээ бичижсэн 97. Зөв. За тэгвэл чи ингээд өөрөө яахан чарга байхгүй англи орос хэлийг бол өөрөө ирэхгүй ингээд сурхаас өөр аргагүй байсан. Ном байхгүй. Тэгээд тэр үед чинь төгсөнгүүтээ багш болсон уу? Гүү би нөгөө төгсөөд энэ тэр нөгөө яг оюутан багтаа энэ сонгуулиар нэлээд олон өгүүлбэрчүүд өндөр сонд нийтлүүлж ирсэн. Одоо энэ Америкийн сонгуулийн гэдэг манайх одоо мэтгэлцэн чухал гэж тий. Тэгээд одоо манай өнөөдөр сони тухайд одоо манай лигдэн эрхлэгч байгаа соёлын гавь цэцгэлтэй. За мөн одоо соёлын гавь цэцгэлтэй одоо зоод цэндчүү багш энэ төр чи намайг дуудаад байдаг. Манад ийм одоо энэ устар бичдэг юм барууны одоо өнцгөр бичдэг ийм мэрэгчлээ хөвгт хэрэгтэй байна гэх. Тэгээ би чаг 97 оны 9 сард одоо өнөөдөр сони Устрах гадаад мэдээний албанд төгсөөд орсон тий. Зөв. 3 жил ажиллаад. Тийм байна. Тэгээд дараа нь багшаасан. Тэгэхээр энэ тэр үеийн залуучуудын нэг тийм нийтлэг хандлага байна л да. Яг өөрөө өөрийгөө бий болгохын төлөө явдаг байсан.
хинч одоо ажуулсан бэлэн юм өгдөг үү? Бэлэн юм гэж юм байдгүй шүү. Олгоны авахнд л байдгийн гэдгийг мэдсэн тийм үе. Өнөөдөр нэг 40-од насны сайхан тийм ид ачаа өөрхөөс олцсон үе дээр хүрээд ирсэн байна. Өөрөө тэр үе юм. Тэгэхээр бүсээ төгсч тэгээд дараа нь яасан гинэ? Өнөөдөр Би нэг юмд хүрэх гээд байгаа. Тэр юунд хүрэх гээд байгаа гэхээр нөгөө өөрийн чи амнаас нэг доктор, профессор гэдэг үгнүүд унсалдаа тэр нь шат дараалан хүрээ гэж. Тий. За тийм. Тэгээ би чинь ингээд нөгөө өнөөдөр санд одоо гадаад мэдээ тавьж очуулагчаа гэдэг 3 жил ажиллаад тэгээд нөгөө 2000 онд эхний хүүхдээ гаргаад гэртээ суугаа том банд гарсан. За тэгээд байж хаад манай нөхөр маань одоо Fulbright-ийн анхны тэтгэлгээр одоо улс төр судлалын ангиштай Америк яваад тэр хооронд бол хүүхдээ хараад гэртээ сууж агаад бас хажуур нь давхар одоо нөгөө цагаар одоо сургуулиуд хичээлдэг зам олон улсын харилцаа, олон улсын үйл явц гэдэг ерөөхдөө тийм олон улсын юу заадаг байсан. Тэгж чад 2002 оноос одоо Монгол улсын боловсролын сургуулийн улс төр судлалын техникийн багшаар одоо ажилласан. Зөв. Тэгэл одоо үндсэндээ нэг 18 жил шахуу одоо ихтэй сургуультай багшилсан. Чи гадаадад ямар сэдвээр яаж мэргэжилт хийслүүлсэн? Тэгэхээр бид нар бас их тийм айгу азтай үе байгаамаа. Танах их азтай үе та нарын. Яагаад гэхээр одоо ингээд нөгөө шинээр одоо энэ коммунист системээс одоо энэ арчлуу шилжиж байгаа гэдгээрээ яг одоо бидний эдгээр сурч боловсрох үед барууны тэтгэлгүүд барууны одоо энэ хөтөлбөрөд асар их байсан юм. Тэр дундаа одоо манай ихтэй сургуулийн багш нар зориулсан одоо гоё хөтөлбөрүүд. Тэгээ манай одоо боловсролын сургууль маань одоо Германы их сургуулиудад хамтын ажиллагаатай. Би бол одоо нэг оюутан байхасаа герман хэл үздэг, герман хэлтэй байсан. Тэгээд яг сургуулийнхаа шуумаар одоо Bielefeld их сургууль гэдэг холбооны бүгд нарт герман улсын одоо бас их том алдартай яг улс төрийн коммуникац буюу одоо энэ хэвлэл мэдээлэл улс төрийн судалгаа хамгийн одоо өвчтэй юу байдаг. Энэ сургуульд докторантур сурах боломж олцсон 2006 онд. Тэгээд магистрийн төр бол хийсэн. Тэгээд доктор гараад хийсэн байна тий. Тэгээд энэ сургуульд ингээд сураад за тэгээд 2007 онд болохоор одоо нөгөө Сорсын сангийн одоо залуу эрдэмтдийн тэтгэлэг гэж тэрүүгээр одоо мөн одоо Германы Koblenz Landau их сургууль зочин судлаачаар ажилласан. За. Ингээд үндсэндээ яг нөгөө докторийн ажил маань одоо яг Герман одоо юм школ гэх юм уу Германы арга зүйгээр одоо явсан тий. За тэгээд 2008 онд одоо Монголын улсын их хурлын сонгуультай одоо нөгөө онлайн судалгаануудаа бүгдийг хийсэн Монгол дээр одоо судалгаа хийгээд тэгээ 9 онд бол докторийн зэрэг Монголд хамгаалсан. Сэдв? Тэгээ сонгуулийн компани коммуникац Монгол улсын жишээн дэргээд түүний нөгөө нэг цэнхэр ном маань одоо миний энэ одоо чиний докторийн ажил тийм үү? Тий, докторийн диссертац байгаа тий. Тийм үү? Тий. Энэ номыг уншихдаа чиний докторийн ажил ямар төвшөнд бичигдсэн яаж бичдэг, яаж докторийн ажлыг хамгаалж болдог гэх арга зүйн ямар бах уу, номууд ашигсан ном зүйл. Профессор гэдэг нэг мундаг нэр хүнд өвхий. Одоо профессор. Дид профессор. За. Тэр аль сургуулиас яаж тэгэхээр энэ одоо нөгөө манай боловсролын сургуультай багшилж агаад ерөнхийдөө докторийн зэрэг хамгаалаад за тэгээд яг тухайн салбартаа одоо ном бүтээлийнхаа за мөн одоо хамгаалуулсан магистрантуудынхаа тоогоор одоо дид профессорын болцыг бол 2015 онд хангад авч ирсэн. Тэгээ ингээд доктор дид профессор гэдэг цолтойгоор ихтэй сургуулийнхаа багшийн ажлыг хийж байна. За баярлалаа. Миний эрэл их сайхан өндөрлөгт хүрч байна. Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл доктор профессорын хэмжээнд очсон. Хүний хамгийн нандин сонгогдох эрхийг судалсан. Тийм ээ? Тий. Ер нь явж сонгогдох эрх чинь одоо ерөөсөө үндсэн эрх юм биш үү? Сонгох эрхтэй байна гэдэг шиг агуу юм алга тийм ээ. Яг үнэ. Та бас их нэг сонин одоо юу бас ярмаар санагдлаа. Одоо ингээд нөгөө барууны одоо академик ертөнцид ингээд за эмэгтэй хүн за тэр дундаа одоо ингээд 3 хүүхэдтэй эмэгтэй хүн ингээд докторийн ажил хийж байгаа. Тэгээс нөгөө докторийн дараах одоо судалгаа гэдэг 2013 онд Америкийн Ohio их сургууль гэдэг энэ сургуульд л хийсэн юм. Тэгэхэд бол бас хүмүүс их гайхалтай. Одоо ер нь ингээд нөгөө академик ертөнцид асар их цаг шаардсан ажиллаа. Тэгэхэд ингээд яаж 3 хүүхэдтэй эмэгтэй ингээд хийж байна гэдэг энэ манай барууны эрдэмтэд чидсийг одоо хамт очсон энэ хятад улсын олон одоо эрдэмтэд очсон шүү дээ. Тэд нар маань хүртэл гайхдаг байсан байхгүй юу?
Тэгэхээр хүн бүхэн ингэж хичээх юм бол бид бол цөөхөлөө биш тийм ээ. Яг үнэ. Одоо ингээд зөвхөн одоо би бол ганцхан жишээ байгаа. Ерөөсөө их олон одоо манай эрдэмтэд байна, эмэгтэй эрдэмтэд байна. Яг одоо миний үеийн жирэн тэр чигээр л одоо энэ барууны ихтэй сургуульд явсан. Бүгдээрээ л одоо хүүхдтэй эсвэл 2 юм уу 3 4 хүүхэдтэй. А тэнгууд баруунд очихоор үнэхээр одоо бас гайхалтай юм. Энэ бол Монгол хүний нэг юм бас онцлог байна уу гэж бодоод. Одоо 30 хэдэн оны үед тэр нөгөө Франц, Герман руу явсан эмэгтэйд. Тэр эмэгтэйчүүд, тэр залуучууд тийм ээ. Тэднээсийн тэр сурч мэдсэн тэр их сайхан штэ. Тэр бол оюун ухаанд Монгол хүний оюун ухаанд гэрэлгээ татуулаад орж иржсэн үе. Одоо та нарын үе бол яг гэрэлгээ татуулаад хүрээдэрлээ. Бүр яг гадаа ирчээ байж гин гэрэлтэд байж гин. Одоо гэртээ оруулах юм бол та нарыг энэ улс төр энэ одоо улсынхаа төлөө зүтгүүлэх юм бол одоо маш их тийм итгэл найдвар байна л. Тэгэхээр мөсцгээ ог Цэрэн жанц. Энийг байн асуудгийг. Тэ цэрэн жанцын мөнх цэцэг. Гэрээ бие сайхан боловсруулжээ. Маш мундаг профессор болтол, докторийн хэмжээнд хүртэл сайхан боловсруулсан байна. Тий. Одоо хэвлэг гэрээ бүлийнхээ тухай ярина. Нөхөрч одоо хэн гэдэг хүн блэ? За манай нөхөр одоо Бадамдаш гэдэг Даштавагийн Бадамдаш гэж. Тэгээд одоо манай хүн чинь одоо яг адилхан академик буюу одоо ийм эрдмийн замаар л явж байгаа юм байна. Тэгээд одоо нэг Америкийн одоо Fulbright-ын тэтгэлэг гэдэг ах Монголд ирэхэд одоо 2001 онд одоо анхны одоо хэдэн энд тэтгэл аваа явсан залуучдын нэг байгаа. Тэгээд мөстө багшилж агаад за одоо бол энэ парламентын судалгааны хүрээлэн гэдэг. За мөн одоо судалгааны хүрээлэн гэр бүлэрээ яг ийм мэрэгжлэр явчих юм байна тийм ээ. Тий, гэр бүлээр одоо мостор судлалын том чинь хэдтэй вэ? Манай том үуч 2000 онд төрсөн одоо 20 настай оюутай. Хаана юунд сурч байна? Одоо MIU гэдэг нөгөө энэ олон улсын сургалтаа сургуулийн IT-гээр сурж байгаа. Бас тий одоо энэ IT буюу энэ мэдээллийн технологиос сурж байгаа. Тий. Та нар ерөөсөө бүхэлдээ л ер нь захимжиж байгаа бүхэлдээ л энэ орчин үеийн мэрэгжлүүдийг ингээ эзэмшсэн сайхан гэр бүл биш. Яасан сайхан. Хоёр баг маань бол 2 3 дугаар анги. Өө зөөц. Тэр хоёр бол яг одоо альфа үеийнхэн буюу одоо нөгөө хүний насны одоо ингээ үзэхэр чинь тэгээ манай одоо хүү бол одоо Z үе гэдэг. Бас энэ технологийн 90 үе. Гэтэл альфа буюу энэ 10 оноос хойш хүүхдүүд нь одоо бүр илүү ерөөсө хил дорхоос өмнө цахим одоо гар утас хэрэглээ. iPad, таблет хэрэглээ сурт. Ийм 2 үеийн одоо хүүхд, 3 хүүхдтэй. Ямар хөөрхий, ямар сайхан гэр бүл байна. За тэгээ хоёулаа одоо гэр орон ер нь ямар цалингаар амьдарч байна. Цалин чинь амьдрал чи хүрч байна. За энэ цалингаа яаж нэмэгдүүлэх санаа байна. За тэгэхээр одоо их сургуулийн гэдэг юм ер нь академик эрдэмтдийн гэх юм уу ер нь одоо манай энэ Монголын нийгэмдэх дунд давхаргын л одоо төлөөлөл байгаа. Нөхөр маань одоо төрийн байгууллагын ажилтан. За би бол одоо судалгааны газрын захирал гэдгээр ерөөсө судалгаа л хийн. Тэрнээс биш одоо яг нөгөө бизнесийнхэн шиг ингээд ашиг хөөгөөд идэм үү. Хоримтлоод явах тийм одоо боломж бол биднэрт байхгүй. Дуурч байхгүй. Тийм одоо хүсэлж байхгүй. Академик хүмүүс чи яхаа харахгүй ерөөсө бизнес хийдэг юм байлээ. Чадахгүй. Яг л одоо судалгаа юмаа хийдэг. Тий яг тэрүүгээр явж байна. За тэгээд энэ хүүхдүүд маань одоо энэ бас сургууль соёл за тэгээд ном эрдэмэд ерөөхдөө манайх чинь гэрээ хэрэглэхийн зарлаа үзэх юм бол ном их авдаг айл юм байлээ. Тэгээ одоо ерөөсөө Монголын одоо дундаж гэр бүл гэх юм аа. Одоо манай үеийнхэн чи бүгд л ямар нэг одоо байрны зээлтэй тэрийг төлөө явна. Тэрийг төлөө явж байгаа. Тийм л. Тийм шүү дээ. Тэгтээ хулгай хийж бодлоо хэлэхгүй. Тэр чинь л агуу ёстой нэг сэтгэл өндөр тэнүүн явах ганц одоо хөшүүрэг юм билээ шүү дээ. Тийм ээ. Тийм. Тэгээ олонний итгэл алдрах юм бол тэгээд өста хүнтэй бас асгарсан юм шиг л болно шүү дээ. Яг үнэ. Юу ч үлдэхгүй. Тий. За энэндээ л үнэнч явах байх гэж их найдаж байна. Тэр их найдварын одоо ихэн болгоод өөрийн чинь одоо би энэ нэг тэмдэгэ зөөж өгье гэж бодож байна л да. Энэ тий. Энэ итгэл юм. Энэ бол маш том итгэл.
За энийг одоо зүүжсэн өнөөдөр тийм ээ сэтгэл тод үлдэх болно. Миний ирж байгаа 100 хүний нэг өөрөө мөн байна. Ийм л одоо академик сэтгэлгээтэй, тэгээд ийм чин сэтгэлтэй, тэгээ өөрийгөө сайхан боловсруулсан. Ер нь одоо гэрээ сайхан ер нь зах ёсоор нь зүй ёсоор нь ёс зүйтэйгээр авч явах тэр зам дээр гарцсан. Ингээд би энийг танд зүүжигье. За итгэл шүү. Энэ итгэл. Тийм чинь бас их итгэл. Сая тэр итгэлийн тухай ярьлаа шүү дээ. Хариуцлага. Тий. Итгэл гэдэг бол хайр. Тийм ээ. Хайр бол хүндэл. Тий. Тэгэхээр олон хүн өөрийг чинь хүндлэж Facebook юмнуудыг чинь үзэж харж тийм ээ явах бах. Тэгээд олонний хүндэтгэл хүлээсэн сайхан амьдралдаа зохицлоогоорой. Энэ ямар ч байсан зүүж. Сайхан ерөөл. За энэ хавцаа зүүндээ. Сайхан байна мөнгөцгөө. Ёстой сайхан байна. Баярлалаа. Ёстой сайхан байна. Одоо хоёулаа дахиад Facebook руу орно. За. Тий. Би тэгэхээр энэ нөгөө Одоо энэ рүү чинь хүн ороод ингээд доторх юм хүн бүгдийг нь уншаад энэ юу гэнэ одоо энэ нөгөө олон нийт ер нь улс төрийг сонирхдаггүй тул улс төрчид тэднийг татахын тулд улс төрийн бус зүйлээр түрээ барьдаг. Өөрөөр хэлбэл нөгөө энэ улс төрчдөд итгэл алдарсан үед нийгэмд их одоо нэр хүндтэй бусад одоо урлагийнхан гэдэг юм олон нийтэд танил хүмүүс рүү татагддаг гэсэн юм зөв тогтол байгаа тийм. Тэгээ энэ ман тэр метр нь 10 оны одоо номон дээр байсан. Тэгээд тэрийг би энэ дээр бас хүмүүс манай парламент ч сайхан шүү, дуучинтай, бөхтэй. Ер нь entertainment талдаа бол их сайн шүү дээ. За тий уг нь бол тий. Ер нь бол улс төр бол мэрэгжил юм гэж. Нөгөө одоо Германы алдарч одоо Макс Вебер байсан байдаг. Уулна. Тий уулна тий. Одоо нөгөө энэ Макс Вебер одоо ингэсэн чинь ерөнхийдөө Германы гэдэг юм одоо энэ барууны ертөнцийн чинь төрийн албаны одоо гол дэгж жайг ёс зүй гаргасан одоо мундаг эрдэмтэн. Тэгээд мэрэгжил юм аа. Хэрвээ одоо тухайн улс төрч одоо чин сэтгэлтэй байвал өөрөөр их орныхоо төлөө явъя гэсэн. Тэгвэл одоо улс төр орох хэвээр. За мөн одоо үүрэг хариуцлагын мэдрэмжтэй байх хэвээр гэдэг юм. Тэрнээс ч улс төр бол хин нэгний одоо мөнгө хийх гэдэг юм уу эсвэл ахуй амьдралыг сайжруулах тийм талбар биш ээ. Тий. Тэгэхэд өнгөрсөн одоо 30 жилд бол улс төрийг бол бас шүүмжтэй юм бол нэлээл тийм байгаа. За сайшин аюулаа чиний ертөнцөөр. Тэгээ би бол одоо ингэж үзэж байгаа. Ерөнхийдөө одоо өнөөдөр нэг улс төрчд маань энэ олонний итгэлийг даахгүй байгаа. Яг энэ улс төрч хүн шиг байж чадахгүй байгаа учраас одоо нөгөө иргэд маань тэр одоо олонний танил хүмүүсээ нөгөө дуучтайгаа сонгохоос аргагүй болчиход байгаа юм. Одоо хоёулаа цааш явъя тий. Тэрийг одоо үл өгүүлэн өгүүлээд гэдэг шиг. Тий. Энэ одоо энэ манай нийслэл Улаанбаатарын одоо энэ 80-аад оны гоё зураг. Тийм байна. Тэг өнөөдөр ингэж олж тавьсан. Ерөнхийдөө бидний багад бол энэ Улаанбаатар их гоё ногоо хот байсан. За та ер нь мэдэндээ одоо ингэж энэ манай төв гудамжуудын одоо мод одоо монс мод ургана жимс би 2 дугаар төрх наран талдаа. Чи хэдүүр төрх? Би ч 3 дараа амарч газар төрж байсан. Тийм. Тэгээ чи хэд ч нутгийн зөвлөл байгуулж болох юм биш тийм. Улаанбаатар хотын нутгийн зөвлөл гэдэг нэг. За цааш нь. Тэгээд ерөөхдөө одоо бид нар буцаад юм гоё юм ногоо хот болох хэвээр. Тэгэхээр иргэдийгээ дэмжин хашаанд одоо мод зүйлийг тарих энэ бүхэ дэмжээ гэдгээр би энэ пост хийжсэн. Гэрлийн зураг чи хаана гараад тэр. Тийм бага тий. Зүгээр хооронд энэ яасан гоё юм сайн сайхан нэрнгүүгээс юу явчих вэ? Тий энэ нөгөө юу энэ чиний энэ нэвтрүүлэг байгаа юм. Ер нь одоо Монголын эмэгтэйчүүдийн эрүүл ирээдүйн төлөө нийгмийн сайн сайхны төлөө одоо ямар үүрэг оройлтой байх вэ гэж энэ нэвтрүүлэг бид нар орж тий. Улс төрийн одоо энэ Монголын залуучуудын улс төрийн оролцоо ямар байх юм? Ер нь залуучууд одоо ирээдүйд улс орондоо хэр үүрэг гүйцэтгэх юм гээд энэ талаар нэвтрүүлэг. Орон төргийн эрхэм үзэгчтэй ээжүүд эрүүл ирээдүйн төлөө хилцүүлгийнхаа өнөөдрийн дугаар одоо хөтлөгч хүч гэж дэлхийн нийтээр үздэг. Залуучдын судалгаа. Тийм байна. Энэ нэвтрүүлэг юмд орж исэн юм байна. За шин хоёулаа нөгөө гэр бүлийн чин зургийг харъя. Тэр нэг одоо энэ IT-гэр хичээлээд байгаа залууг олж харнаа. Энэ нэг миний тэр Ohio их сургуулийн зочин судлаачийн маань үнэлэх бай. Үнэлэх нь. Тий 13 онд хийжсэн тий. Би бол өөрийн чин тэр диплом тэрийг харъя маръя гээд яг зүгээр манай амьдрал бас дипломгүй шахуу хүн
дипломтой гэж хэлээд ерөнхийлөгч болчих шахсан тал бий. Тий. За энэ зураг дотроос би нөгөө альбомнуудаас танд За тэг. гэрүүл гэсэн альбомаар ажиллана. Одоо зүгээр л одоо хүмүүс ороод ингээ үзэхэд бэлэн байгаа тий. Тий. Тэгээ хүмүүсийг сонирхноо. Ягаад гэвэл өнөөдөр зөвхөн би ч биш. Монголын бүх хүмүүс ер нь сайн хүний ярилд, ухаантай хүний ярилд яваад эхэлсэн. За энэ одоо нөгөө манай томхөө энэ их биш 10 жилээ төгсөж байгаа 12 дугаар ингээд төгсөж байгаа зураг нь сакс тоглодог. Саксны одоо зэрэгтэй. Тий, манай хүн чинь бас ер нь би чинь бас ерөнхийдөө нэг спортын тамирчин байсан. Одоо бас энэ би нөгөө хөнгөний буюу одоо энэ хөнгөн атлетикийн тамирчин байсан. Гүйлтийн. Тэгээд одоо их сургуультай болоод бас тэгээд саксны шигшээгээд ерөөсө байгаа бүх газраа л тэмцээн оролдоонд ордог бол энэ багийн тоглолтод орч чаддаг. Тий, тоглох хэрэгтэй тий. Сүүлийн үед бол энэ дугуйн спорт тэр клубээр одоо хичээлээд. Тэгээд манай хөө бас юм спортын авьяастай саксны одоо нэг дээр зэрэгтэй. За энэ маань одоо манай дунд хөө бас энэ цэцэрлэг төгсөж байгаа үеийн зураг. За энэ эрдэмтэн чинь одоо эдгээр ингээ эрдэмтэн. За энэ хөө маань одоо 3 дугаар анги. Тэгээд энэ багчуудыг би номон дуртай болох гэж ер нь битээр бол бүр багаас нь хэлд орхоос нь л өмнө одоо бэлдэж одоо бол бас их номон дуртай номыг уншдаг нөхдөд байгаа. За энэ манай бага охин сургуульд орж байгаа хичээлийн шинэ жилийнхэн нодлон жилийн 2 багтай манай гэр бүлийн хүн. Тийм аа нөхөртэй. Их өндөр юм тий. Чамаас нэг шат доош хуудагч ихтэл. Тийм ээ тий. Их өндөр юм байна. Тийм байна. Тэгэхээр чи хүүхдэн өндөр болсон тэгээ сагсан бүгд тоглоод байна шүү. Тий. Тэгээ энэ нөгөө бас одоо манай охин бит хоёр манай их сургуулийн 75 жилийн ор охин маань бас энэ спортод их дуртай. Волейболчин болно гэдэг бүр одоо юу тодорхойлцсон бай. Зорилгоо тавьсан. Энэ одооны хүмүүс ер нь их бас багасаа тий. Нөгөө дунд хүү бол одоо орон судалнаа гэд дандаа одоо орны одоо физикийн номнуудыг уншдаг. Зөв. Тий, ер нь ингээд Монгол улсын одоо ерөөс хөгжлийн гол юу чинь ингээ бодохоор сайхан байгаа үуч. Сайхан байна. Ерөөсөө одоо 3.3 саятахгүйгээр бидний шинэ үе бол аюу тийм багаасаа ингээд өвчтэй гэдэг юм уу. Зорилгоо тодорхойлцсон ном уншдаг. Ийм одоо үеийнхэн бол ингэж би болцсон. Би ч бас хэлээлээ гал да одоо энэ нэг яг боловсрцсан сайхан жигдэрсэн үе гаргая одоо энэ сайхан 40-од насны залуучуудаа тийм ээ. Тэгээ энэ одоо ягаа харахгүй тэгээ эднээс чи бас удааж болохгүй. Ингээд удаага барьчих юм бол эн чинь тэгээд сүулдэ ингээд готраад тийм ээ. За би чи ер нь гээд нэг хүсэл хэрмэлсэн чи бас бүхэн шүү дээ хүн юм болохоор. Тэгэхээр ерөөсөө бид цаг алдаж болохгүй. За цааш энэ дугуй спортоор. Тий, дугуй спортоор хичээлдэг. Энэ манай охин бас одоо ээжтэйгээ нийлж ингээд дугуй ундаг. Тий. Чи ер нь нэг холын зандал ер нь гүйлд дугуй энэ төр гэдэг нэг тийм увтын занд явдаг хүн байна да. Энэ бол ингээд хүүхдээ ерөөсө багаас нь тамирчин болдгоо маа ч гэсэн ямар нэг спортоор хичээлэх хэрэгтэй юм байна. Нөгөө зан чанарын үед одоо юм тууштай болно. За бэрхшээлийг даван тулдаг болно гэдэг. Дулааны удирдалд бол манай одоо уулын дугуйн клубийнхаа ингээ авчин дугуйн парадын тийм нэг тийм цуглаа энэ төр болдог шүү. Одоо ерөөсөн Монголын одоо Улаанбаатарын гол төвжирэл бол энэ замынхаа одоо машины тоо багасгах хэрэгтэй. Эрүүл одоо иргэн шилжих хэрэгтэй. Одоо тэгэхээр бас нэг гоё юутай чингэлдэг нэг хөрхөн хоёр дугуйтай жишээ. Тэр хэсэг гоё юм билээ. Тий. Гэх мэтэр тэгээд яг эрүүл хэрэглээ эко гэдэг энэ. Тэгээ олон улсад бол одоо нэг грин байк гэдэг манай дугуйчин бүр ингээд том төслүүд явдаг. Тэгэхээр энэ дугуйны тал дээр бас бид нар юм их ёстой. Энэ тал дээр бол бас ер нь ажиллах ёстой л гэж бодоод байна. Тий, ингээд яг одоо чи яг хаана багшилж байгаа гэлээ? Одоо бол би энэ стратеги актем гэдэг. Стратеги юу? Академи судалгааны захирал тий. Энэ маань одоо нөгөө Монгол Ардын намын одоо залуу болсон хүчний сургам бэлтгэдэг, сургалт хийдэг. Тэгээд судалгаа хийн. Өөрөөр хэлбэл ер нь нам болвол юм бодлогын судалгаанд үндэслэн байгууллага байх хэрэгтэй. Тий, яг үнэ. Тэрээс биш зүгээр нэг одоо хин нэгэн гэдэг юм популист байх ёсгүй. Тийм учраас одоо уул үндэстэй судалгаа хийн, олон улсын байгууллагатай хамтран ажиллана. Ер нь бол чиний бичсэн ном бол их хэрэгтэй гэдгийг би хоёр дахь хуучныг бүр зохон тэмдэглэв гэж
Энэ бидний цахим популизм, ер нь популизмоос болж нэг л буруу замаар бодоод байндэ. Одоо нөгөө бидэрт алсын хараа гэх юм уу бодлого маань одоо нөгөө яг одоо хэрэгжих магадaltaй. За тэгээд одоо их аль нам гарахаас үл хамааран төрийн бодлого тууштай байх хэрэгтэй. А гэтэл эний чинь нөгөө популистд гарч ирээд эвдээд ерөөсө ахархан юу ч биш болгоод ашигын төлөө явал. Тий, богино хугацаанд. Тэгээд төрийн бодлого ингээд залгам чанаргүй юм болгох чинь. Тэгэхээр бид нар үндсэндээ бол бараг энэ 30 жилдээ нэг байрандаа эргээд байсан гэхэд бас буруудахгүй. Уг нь бол бид нар 30 жилдээ түрээс 60 жилийн юм хийх хэрэгтэй байсан байхгүй юу? Тий. Тэрийг бодлогын улс төр Монгол хэрэгтэй. Хэлж ядаад байгаа нь тэр л дээ одоо бидэнд ийм мундаг бололцоо гарсан, ийм технологийн шинжилгээ ирсэн байхад бид бол ерөөсөө маш хурдтай урагшилж болж байгаа. Тэгээ баялагтай. Тий. За миний бодож ирснийг сайхан ярьж जैन. Тэгэхээр бид танилцаад одоо хон цахим ертөнцөөр ингээд танилцаад явчихж байгаа ийм үед энэ популизм бол хол явахгүй л дээ. Одоо ингээд шууд ингээд танилцж болж шít. 5 үгнээс нь танигдаад байна гэдэг шиг ороод үзсэн чинь одоо ингээд орилж байгаа амтан байх юм бол тэгээд хүмүүс ер нь дургу болсон шүү. Манай үзэгчид их хэрсүү болсон. Яг үнэ. Маш хэрсүү болсон. Судалгаа бол яг тэгж харагдчихж байгаа. Одоо ингэ ерөөсө хөдөө хотгүй иргэд болвол юм мэдлэг босралтай. За дээр нь одоо төрийн бодлого одоо хийх юм ус төрж гэдэг юм. Тийм боддог хүн. Тэрийг боддог хүн хамгийн гол нь боддог хүний эрэлд яваад бай. Ер нь нийгмээр нэг юм ирэхээр олдог доо. Биднээс 90 онд бас нэг нийгмээр ирсэн шин. Тэгж байгаа болсон тийм үү? Тий. Ер нь бол сонгоход мэдээлэл маш чухал. Тийм ээ? За би чамд нэг сайхан кофе чанж өгье. За тэгээ. Профессорын одоо энэ том цал хэрэгэм энэ олсон боловсрал мэдлэг энэ гэр орноо сайхан төвхнүүлсэн тухай их таатаа сайхан яриа сонслоо. Манай үзэгч гисэн бас ийм танилтаа болж байгаа баяртай байгаа. За хоёулаа одоо галаасан да. Тий. Манай тулг бол ингээд асч юм. Тэгээ дагоогоо тавина. Энэ тэнд авч явахад амар юм тий. Тэгээ яг нэг нэлж үний сэтгэлгээ шүү дээ. Ингээд юм гарахаар авч явна л гэж бодож байна. Яг Монгол үнэ. Яг үнэ. Юус Монгол үнэ яг л тэгж яаж байна. Энийг чи бас өөрөөр ингэж ашиглаж болох юм байна гинүү. Минимализмын маш мундаг ухтах нь шүү дээ. Яг үнэ. Бас маниаглах чадвар сайтай. Эний чи ингэх юм байна гэдэг бол дорно болгосон. Чи одоо нэг нөхөр би нэг гэсэн чи өөх тарууг шарж болох нэ. За ингээд цай юу кофе буслах зур би чиний хүсэл мөрөөдөл тэмүүллийн тухай асууя гэж бодсон төрөөс хэлсэн. Тэгээд өөр энэ тухай нэг жоохон яриач. Над хэлж өгөөч. За тэгэхээр одоо яг одоо миний үеийн одоо бидний одоо гол хүсэл ерөөсөө Монгол орны маань одоо дараа үеих юм уу? Энэ амар амгалан за тэгээд тухайн нийгэмд одоо хин нэгнийг одоо юм ялварлан гадуурхдаггүй за ямар айл төрснөөс үл хамааран одоо хүүхдүүд маань юм чанартай боловсрол авдаг за тэгэл одоо эмнэлгийн үйлчлэгээ ч гэсэн жишээлбэл одоо жилд нэг удаа ядаж одоо бүрэн орлогоондоо ордог за тэгээд айх аюулгүй ийм нийгэмд л одоо амьдрмаар байна одоо ядаж одоо бидний үед яг бид нар ингээд эхний үеийнхэн гэх юм энэ үеийнхэн бол ингээл бүх юмаа одоо үүндээ зориулна. Тэгээд дараа үе маань одоо үр хүүхдүүд маань энэ нийгэм рүү очих хэвээр. Энэ бол одоо миний гол одоо хүсэл байгаа. Би бол одоо 3 хүүхэдтэй. Тэгээ одоо хүүхдүүд маань одоо яг 20 жилийн дараа яг одоо манай хүүхдүүд ийд одоо амьдралаа бидний одоо өдийдний замаар явна. Тэгэхдээ тэр зам маань одоо бидний явснаас илүү одоо бартаасаад багтаагаас одоо бол энэ яг 30 жилд бол бид нар ингээд ерөнхийдөө одоо энэ шинэ нийгэмд тасах гэж одоо бүгд л одоо хичээгээд одоо одоо ингээд өөрөөр хэлбэл ийм том одоо усан сан руу бидний түлхэгдсэн гэсэн үг шүү дээ. Одоо яаж сэлэх нь өөрөө мэддэг. Тэр дотор уучраас нэг юм чинь живж байгаа хэсэг нь чинь одоо бид нар ингээд 30 жилийн дараа одоо яг уучраа олох гэж байгаа
ийм одоо дүр зургийг нь харагдтыг. Зүгээр одоо ингийн одоо юугаар ингээ харахад тэгэхээр бид нар одоо дараагийн одоо жилүүдээ 30 жил одоо ингэж уучраа болохгүй өмсөн шиг биш. Одоо насын хараа гэдэг юм уу ингээд төлөвлөд явах нь зөв юм байна. Ялангуяа одоо бидний Монгол улс маань одоо жижиг улс тэгтээ том юм одоо нөөц боломжтой. За Монгол улсын гадаад бодлол ерөөсөө шүү дээ. Бага улс мөртлөө итэхтэй гадаад бодлогын тоглолт хийдэг. Яг л тэрүүн шиг бид нар хөгжлийн бодлогоор асыг харж том зорилт тавих хэрэгтэй. Ингэжээж бид нар ч одоо ирээдүйн одоо нэг алдсан он жилүүдээ гэх юм уу одоо өнгөрсөн жилүүдийн алдаа оноогоо хурдан засах боломжийг энэ зорилгоороо бид нар авах юм аа. Тийм байлээ. Тэгээд одоо өөрийн чинь хүсэл тэмүүлэл ийм сайхан нийгмийг хүүхдтэй үлдээх тийм ээ? Тийм. Тэхийн тулд яах вэ? За энэ бол их чухал. Жишээлбэл би одоо нөгөө Германд сурж байхад яг одоо манай профессор одоо 60-аад насны хүн байсан 2005 6 онд. Тэгээ профессор манад ярьж байсан. Профессорын одоо их нэртэйгээ дайны дараах одоо Германы ардтан бол ас их зовлон үтсэн. Асар одоо хүнд хэцүү жилүүд байсан. Одоо нэг дайнд ялагдсан гэдгээрээ. За тэгээд дээрэс нь одоо бүх эдийн засгийн байхгүй. Бүхий салбар нь бол үнэхээр одоо бас яг нэг зовлон утсан ардам гэдэг тэр юмаа давсан байдаг. Тэгээд жишээлбэл яг дайны дараа одоо нөгөө энэ цэргийн одоо малгай. За тэгээд цэргийн хувцаараа одоо хувц хийж өмсдөг. Эхний одоо нэг 5 6 жилдээ. За тэгээд нэг хүүхдүүдэд хүмүүжүүлэхдээ огт юм буу зэвсэг, цэрэг танкны төрлийн энэ тоглоомуудаар тоглоулаагүй гэж байна. Яагаад гэхээр одоо шинэ герман үндэстэн хүмүүнлэг за тэгээд их таймж үзэлтэй бусдыг одоо хүлээн шүрдэг ийм болохын тулд тоглоомноос эхэлнэ гэж. Тэгээд одоо тэр манай герман профессор хүүхдүүд нэг 70-аад оны хэрэг миний үеийн. Одоо манай хүүхдүүд бүгд одоо нэг ч тийм цэрэг юм тоглоомор тоглоагүй гэж байна. Яг энэ шиг одоо бид нар хойч үеэл энэ нийгэмдээ бэлдэх хэрэгтэй юм. Бүр багаас. Одоо энэ цахим ертөнцид энэ хиймэл оюун ухааны ертөнцид бэлэн болгож оруулмаар байна шүү дээ. Тэгэхгүй хиймэл оюун ухааны хүлээн зөвшөөрдөг нэг нөхөр бол одоо хэцүү дээ шүү дээ, өнчрөх шүү дээ. За тий. Нөгөө энэ бас технологич нь ингээд давуу талтай боловч бас сөрөг талтай. Одоо энэ мэдээллийн 90 үеинд одоо хүүхдийг ингээд зүгээр ингээд урслаа хайчих юм бол донтох. За тэгээ бусад одоо энэ мэдээллийн одоо энэ сошиал төгж байгаа одоо нөгөө хуурж мэдээнүүд. За янз бүрийн одоо энэ гаж буруу одоо юмуд байна. За тийм учраас ерөөсөл хүүхдийг багаас нь одоо зөв хэрэглээндээ яаж одоо утсыг хэрэглэх интернетээс хэр одоо өдөрт хэдэн цаг байх вэ? Тэгээд энэ ном одоо оюун ухааны хэрхэн хөгжүүлэх, эцэг эхчүүдэнд ямар үүрэгтэй. Тэр утга манай одоо хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй. Тэгэхээр энэ болгон дээр бид нар гоё одоо төрийн бодлогоор ер нь ухаалаг бодлого явуулахад бид нар бол энэ эрх жилүүдийн он жилүүдийг бол гэгээлэг тэгээд цаг хугацааг товчилж хөгжлөө маш хурдтай явуулж болох тийм үү? Амьдралаа дээшлүүлж болох. Тий. Одоо ерөөс миний одоо гол одоо зориуд байгаа зүйл бол ерөөсөө бид нар бага үндэстний давуу талаа, цөөн үндэсний давуу талаа ашиглаад бусдын одоо алдсныг тойрч гарна, алдахгүй гарна. За үүний тулд бид нар одоо эрдэм шинжилгээ ухааны ололтуудыг судалгаа, бодлогыг одоо сайн одоо судалгаанд үндэслэх ёстой. Монгол төрийн бодлого бол одоо ийм нухацтай шинжилгээ ухаанд үндэссэн байна. Тэрнээс хин нэг одоо хүний мөнгө олох гэдэг юм. Улс төр бол хин нэгэн одоо хүний албан тушаал гэдэг юм ахуй амьдралаа сайжруулах хэрэгсэл биш ээ. Энэ харин улс орноо хөгжүүлэх бодлого гэж энэ рүү л зарах хэрэгтэй. Улсын хөгжил бол одоо ухаан амын одоо тооноосоо биш. Ухаан амын тэр одоо потенциал буюу хүнээ хэрхэн зөв ашигласан энэс чамаарна. Тийм учраас ингээд бид нар бол олон давуу тал байна. Маневрлах боломжтой. За шинэ технологи асар хурдтай нэвтрэнэ. За доороо ял Монгол хүн чинь нөгөө аливаа тийм тасан цогцох гэдэг юм уу шинэ орчинд амьдрах чадвар маш сайн. Оюуны потенциал маш өндөр. Тий. Оюуны потенциал өндөр. За ер нь одоо ингээд аливааг харах үнцэг бас их одоо өөр юм тий. Жишээлбэл одоо ингээд гадаад оюутнуудаа цог сурах, за гадаадд байх. За тэр болгоноос бас ер нь их мэдрэгддэг тий. За тэгээд энэ утгаараа биднэрт бол одоо ийм ухаалаг засаг эсвэл Монгол төр ухаалаг байхад энэ одоо ард түмнийг бол бид нар бол асар хурдтайгаар бүх одоо хөгжлийн үеийг хүрэх боломж байна. Тий.
Тийм шүү. Хөгжил ойрхон л байна. Ойрхон байна. Нэг хүн ч гэсэн хэрэгтэй байна. Нэг боловсрсан хүн гэдэг бол бидний үр хүүхдэрээс нэгэн ч гээгдэж боловсрол дээр гадуур өнгөрч болохгүй. Тийм ээ. Тийм. Одоо энэ авиас чадварын цоор хоёр нэг ойлголт байдیں۔ За энэ юу гэсэн үг юм хэрэг тухайн одоо улс орны одоо нэг хүн байна эсвэл нэг хэсэг бүлэг байна уу? Тэд нар ингээд хөгжлийн гадаа үлдээд эсвэл тэднийхээ нөөц боломжийг улс орн ашиглахгүй байвал юм цоорхоо үүсэж байна. Жишээлбэл бид нар одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг өнөө хүртэл юм одоо эмзэг бүлэг гэж хараад байгаа. Тэгэл нэг халамжийн бодлогоор одоо аргалчих гэдэг юм уу. Гэтэл тэд нар чинь одоо иргэд бол асар тийм потенциалтай байна. Бүх юмыг хийж байна. Тэгэхээр энэ метр одоо иргэдийг улс орны хөгжилд оролцуулах хэрэгтэй. За одоо бас эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүдийг мөн л адилхан олон хүүхэдтэй өргөлгөөсөн гэдэг юм уу. Дандаа эмзэг бүлэг гэдгээр явж байна. За ахмадууд адилхан. Ахмад гэж ярихаар л одоо тэтгэвэр тэтгэмж гэдэг юм уу. Тэр энэ үнцгийг өөрчлөх хэрэгтэй. Ерөөсөө Монгол улсын хөгжилд одоо хүн бүрийн оролцоо нас байна уу, хүйс, хөгжлийн бишээс үл хамааран. Тийм учраас бид нар бол энэ хөгжил дэвшилд одоо тэгш оролцоо гэдэг энэ агуулгаар одоо Монгол төрийнхээ бодлыг бид нар хөгжүүлэх ёстой. Нэг хүн бол нэгдэхгүй. Тий. Ялангуяа бидэнд. Бидэнд ялангуяа одоо Монголд бол. Тий. Тэгэхээр нэг хүний төлөө зүтгэх хэрэгтэй байгаа нийтээрээ. Надад бол сайхан санагддаг. Эсвэл ирээдүйдээ санагддаг. Биднээс одоо нүүдэлчин байсан хүртэл одоо надад бол маш том давуу тал байсан байна гэж харагдав. За би тэрийн яриа ирнэ ингээд аливаа юм цаг хугацаатай. Би ч гэсэн энэ цаг хугацааны тухай нэлээд боддог. Цагийн юм цагтаа бид бол одоо та нарын дээд үеийнхэн хийдэг ажлаа хийсэн. Энэ сайхан нийгмийг та нарт авчирч өгөхөд бас амьдрал хүсэл бодол тэмүүлэлээ зориулсан. Тий. Одоо та нарын цаг ирсэн. Гадаа уян дээр мөрчин янцгаж байна. Одоо ингээд мордох цаг болж та нар улс орноо үрж явах цаг боллоо. Ингээд тэр үйлс чинь сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Тэгтээ нөгөөх нь бас өдгөө тэгээ хараа суугаад нь шүү. Араас чинь ер нь яаж яа гээд. За баярлалаа, их гоё өрөөл байна. Ер нь бол аливаа улс орн ч одоо нэг ахмад залуу дунд 3 үеийн алтан хэлхээсэн дэр явдаг. Тийм учраас одоо энэ бүх үеийнхний энэ одоо улс орнд оруулах хувь нэмэр энэ бүрийг ч одоо бид нар тооцож орхихгүй явах хэрэгтэй. Тий. Архив чи их биш. Материалууд их биш үү? Одоо манай ингээд ахмадуудын одоо тэр одоо үлдээсэн одоо мундаг хувь нэмэр одоо хүртэл ингээд бид нарт бас оруулж байгаа одоо манай ахмад эрдэмтдийн юмнууд бол бас айхтар байдаг. Бидний одоо хэрэгжилж чадахгүй. Өнөөдөр бидний хэрлэнд байхгүй гэдэг одоо манай мундаг эрдэмтэд одоо манай Дашундунга за манай одоо мундаг одоо алтан үеийн эрдэмтдийн номноос ингээ харагдаж байгаа маа. Бид нарт бас сурах юм их байна. Хэдийгээр одоо яг ингээд байгаа боловч ахмад үеийнхний зэрэг одоо алтан үеийг бол зайлшгүй одоо дамжуулж явах хэрэгтэй. Хойч үедээ дараа үедээ гэж бодож яддаг. Ёроолгүй юм эхэлсэн хэрэг шүү дээ. Ороогүй ёроолгүй юмд л явж байгаа шүү дээ. Одоо энэ улс чинь тийм ээ. Тий. За ингээд сайхан амьдарч үр хөвгтөө сайхан өсгөж хүмүүжүүлээд улс орондоо чин сэтгэлээсээ сэтгэл харамгүй сайхан зүтгэрээ. Та нарт бид найдлаа шүү.